асал гэж. Тархины хүн сүргийн нэг хэсэг болчихоор хичнээн мөнгөтэй байгаа ш нэмэргүй гэж. Би тантай ярьж байхдаа гайхаад байсан. 17 оны хувьсгалын дараа Оросын бүх баячууд, ван гүнгүүд, хамаг алт мөнгө бүх юм аваад л гарсан гэдэг. Дэлхийн хамгийн баян хүмүүс л гарсан. Гэтэл дэлхийн 2 дугаар таа эхлэхэд тэнд нэгч бизнес вэ, нэгч баян хүн, нэгч баян хүн болдог. Тийм учраас бол манай бас энэ олигархууд мөнгөтэй, хөрөнгөтэй ийм хүмүүсүүд бол ойлгох хэрэгтэй. Хүн зөвхөн өөрийнхөө их оронд л баян байдаг. Хүний нутагт мөнгөтэй очиод амьдрчин гэж бодож иж болно л доо. Гэхдээ тийм амьдралын энэ систем боломж өгөхгүй шалтлаа тавьчих юм байна. Тэр боломж өгөхгүй яг энэ чинийхэр бол өмдөнд шүлдэхгүй юм. Тийм л юм байна те. Дараа нь би таны харин энэ хоёрыг олж уншсан. Мухардл. Хүн сэргийн үйлдвэрлэлд энэ ногоо юм байна шүү дээ те. Энэ мухардл. Тэгээ ингэсэн чи энэ дээр улс төрийн үзэл санааны алд орчихно. Яг энэ рүү орж ирсэн. Яг либерализм үндэстэй мухардлыг орж байгаа нэг батлагч юм. Гэтэ энэ бол бүр буурс бүртэй. BBC телевизэн юм. BBC телевизэн бол 3 ангитай юм хурдл бидний эрх чөлөөний хүсэл мөрөөдөл юу болчихоо гэсэн асуулт тавиад энэ автор бол энд хариулж байгаа байхгүй. Ер нь бол ардчлал, хүний эрх, зах зээлийн одоо эдийн засаг гэдгийг бол энэний бол хамгийн гол цаатлын тулгуур болоод үзэл санаа нь хүний нийгмийн эрх чөлөөний тухай үзэл баримтал байсан байна. Тийм шүү дээ. Анхных банк эрдэл тэр либерал гэдэг эрх чөлөө. Тэрний бол зөвхөн нэр томьёо нь үлдээ. Тэрний агуулга нь ондоо болцсон байгаа байхгүй. Агуулга. Бас нэг юм үг гэдэг шүү дээ. Ер нь эрх чөлөө гэдгийг бол хон чин хоёр бол өөр өөрийнхөө ойлгодог гэдэг үг гэдэг шүү дээ. Тийм. Эрх чөлөө гэдэг үгийг хонь болохтой зэрэг бол чонд идэвхтэй байх. Амар чимээр амьдрнаа гэж ойлгодог. Ач нь бол хоньыг хэрэг. Хоньыг идэх хэрэгтэй гэж ойлгодог. Хоньыг бол одоо бол шин дөлөөр гитж идэхгүй нэг дуртай чөлөөтэй идмээр байна шүү дээ. Тий. Ингэж левел юм байхгүй. Тэгтээ зэрэг бол зүгээр ямар нэгэн үгийн гой өгнүүд өгдөг шүү дээ. Одоо энэ юмнуудыг гэж бодхоосоо илүү энэний цаана ямар үр дагавар, энэний цаана мөн чанар байна гэдгийг л манайхан судалж шалтгаан. Энэ ямар үр дагаварт хүргэж байна? Бусад орнуудад ямар үр дагавар хүргэж байна? Манайд яг ямар шатанда явж байна? Ямар үр дагавар хүлээгдэж байна? Тий. Харцангуй бидний харах нь бол дэлхийн улс орнууд л энэ замаар чи дараа гарсан юм байна л ш. Бид нар хөгжлийн зам дайрч харах тухайг нь дандаа боддог болохоос бас ийм нөхрөө орчих тохиолдлуудыг бас бид нар хараад байна юм байна. Энийг харахаар нөгөө нэг Латин Америкч яагаад юм болцсон, нөгөө баялагтай Африк яагаад юм болцсон. Бүгд л байна л ш. Бид нар яг энэ Беркинсийн номыг уншихгүй явах юм бол тэр нөхөр л орох юм байна л ш. Энэ Латин Америкийн ард түмэн бол одоо юу гэдгийг тэнд бол одоо ядуурлаг, уйлмжлал, ажил хөдөлгөөнд байгаа болгож тэд нар залхуу улсууд биш шүү дээ. Тэд нар байгалийн баялаггүй улсууд биш байхгүй. Асар их байгалийн бэлэгтэй, асар хөдөлмөрч улсууд. Гэхдээ тэд нар бол өнөөдрийг хүртэл бол мөнхийн ядуурлалд амьдарч байгаа байхгүй. Тийм. Аниг бол ядуурлыг яаж бий болгож байгааг бол энэ Джон Перкинс бол энэ Ули Мэнгдэл одоо энэ Адам Кёртис энэ бол яг энэ тэднийг үнийг л тэр хүсүүд төрж байгаа. Тийм. Барууны орнууд ягаад баг бүтэмжтэй өндөр цалинтай ажиллаа сайхан байдгийг бид нар 3 дахин ажиллаж ягаад 5 дахин баг цалин авдаг юм гэх асуудал байна. Тэгэхдээ үндсэндээ барууны орнуудын нөхцөл байдал ч бас энэ рүү орсон. Манайхны одоо ингээд Монгол хүний үнэмшийг дээшлүүлээ гэдэг бол зөв. Тэгтээ бол одоо янз бүрийн одоо ингээд нүүлдвэрчний эвлээс бол Монгол хүний цалин ингээд нэмэгдэх зэрэг бол одоо амьдрал ингээд гэсэн энэ бол бас л төөрөгдөл байна. Асуудлынхан бол яг тэр гол гогцоог нь олж харахгүй байхгүй. Тийм байна. Асуудал бол бид хүмүүс үзэгдлээ гэдэг болгосон. Тийм учраас бол энэ асуудлаас бид нар хязгаар гарах уу гэдэг чинь ямар нэгэн юмний үр дагаврыг шалтгаанаас нь бид нар салгаж ойлгох хэрэгтэй. Тэрийг нөхцөлдүүлээд байгаа шалтгаануудыг нь хэлж олж байгаа. Одоо тэгэл манайхан бол үр дагаврыг залхахыг бол хээл хахуул одоо авилгал азар авлаа гэл ингээл одоо ямар нэгэн одоо чинь үл үзэгдэхийн биеттэй л ингээл бид нар үзээд байна. Бараг энэ тэмцэн муу төрөлх муу шинж төрөлх муу шинж шүү дээ. Тэгэхээр чи өөр нөлөөтэй. Өөр шал нөлөөтэй. Ер нь бол ингээд либерализмын одоо тэр энэ улс төрийн бол үл санааны алуурчд гэж энэ мухардл гэж номон дээр анхны либералийн үзэл санааг бол яг томьёолж онлыг нь боловсруулж тодорхой загвар хийжсэн яг энэ улсууд нь өөрснөө бол энэ дээр камерын өмнөөс ярилцлага хийсэн байж байгаа юм. BBC телевизийн сурвалжлагч нь эдгээр тэгтээ бол бид нар ийм юмнуудыг бол бид нар үнэн гэж бодож ирсэн гэж. Одоо бол ингэж байгаа шүү дээ. Зөвхөн хувийн хэршгээ та нар дээдлээ. Тэ?
Хувийн эрх шиг хувь хүн баян байвал нийгэм баян байдаг гэсэн ийм үзэл бод. Ер нь бол энэ улсуудын бол одоо нэг чам сонирхолтой ингээд хэлэхэд энэ дотор бол гол бол та бүхэн мэдж байгаа одоо чи түрүү ярьжсэн нөө Милтон Фридман гэж байгаа. Милтон Фридман бол яг одоо өөрийнх нь хувилгаан багш нь одоо юу гэж шүү дээ. Одоо энэ Австрийн бол аристократ Фридрих фон Хайек гэж байгаа шүү дээ. Хайек. Тий. Энэ хүн бол либерализм гэдэг ном нэлээ одоо тий одоо манад бол одоо ингээд либерализмын гол бол тэгэл одоо Атлантын нурууг яг тэний боолчлт хүрэх зам энэ төргээд тэгээ боолчлт хүрэх зам янз бүрийн ингээд ном. Тэр нь бол их гой нэртэй хүмүүст бол анх ингээд яг одоо мөн чанарыг нь олж харахгүй бол их гой үнэн юм шиг тийм бичиж байгаа байхгүй. Тэгээд энэ улсууд нь болох зүйл нь ер нь хүн гэдэг амьтан бол байнгын бол зөвхөн хувийн эрхийнхээ төлөө амьдрдаг тий зөвхөн бол өөр хүмүүсийг одоо тий шулах мунжих ийм санаа бодолтой ийм хүмүүс байдсан байна гэсэн төрөлх мөн чанар л ийм юм байна. Хүн ердөөсөө биологийн машин юм байна. Өөрийгөө бол одоо чинь өөрийгөө нөхөн үржүүлэхийн төлөөх ийм байгалийн ийм бодгол юм байна гэсэн ийм бол онол цагуур дээр л энэ систем бий. Эдийн засаг үйл үзэгчээр бүхнийг зохицуулчихдаг юм байна. Хүн бол мэддэг хүн байдаг. Одоо нөхцөлөд тэгж либерализм үнсэртэл тэгж. Тийм.